Моба ТV тавтаа барил. За сайн байцгаана уу? Тэд өнөөдрийн дугаараар би та бүхэндээ тул гэдэг загас барьж үзүүлэх гэж байгаа. Үзүүлэх яг би өөрөө барьмаар байгаа. Тэгээ барьж чадах үгүй мэдэхгүй байна. Гэхдээ маш хичээнэ. Тэгээ одоо миний бичлэгт хадран, зэвэг, зурхаа орчихсон байгаа. Одоо өөр Монгол орнд байгаа загас гэх юм бол яг барьж үзүүлмээр байгаа гэх юм бол би алганд барьмаар байна. Барьж үзүүлмээр байна, бичлэг хиймээр байна. Тэгээ өнөөдрийн бичлэгээр тул загас барьж үзүүлэхийг хүсэж байна. Та бүхэн үргэлжлүүлээд сайхан үзээрэй. Арс. Янц. Энэ стогой татчихна. Стогой татчих юм анаха. Энийг харах хэрэгтэй, бүгдээрээ энийг харах хэрэгтэй. Би одоо уг нь тэнд байгаа камера асаач марах юм. Наач хитрхи хоол яваад байна. Ай. За энэ ямар загас вэ? Энэ бол зэвэг л ах л та угаасаа. Энэ бол угаасаа зэвэг байгаа. Зэвэг биш байж болох боломжтой. Гэхдээ угаасаа хараас толгой нь бол зэвэг байна. Энэ их жижиг юм байна. Ой. Өнгөрөө шүү. Өнгөрөө. Их өнгөрөө. Ой. Надад бол уг нь сочок хэрэгтэй. Газар дуулагч маань. Танч би одоо газар дуулагчаа дандаа орхичоод байх юм. Хэвээ муу хүүхд юм аа. Хүүхд ч хүн юм аа. Одоо ч өөрийгөө хүүхдэд эрхлүүлээд байх димийл хат тий. Тэнд л байгаад байна. Энэ бичлэг харагдаж байна уу? Энэ бичлэгэндээ гоё харуулчихлаа. Энэ ихтэй амлуу нэг сонирхолтой болчихжээ. Ерөөсөө наашлахгүй. Би нэг өөрөө дөхөөд үзье. Зэвгийн хувьд л зэвэг байна. Тэд. За амташ метрийг бэлтчихье. Ой үхлээ. Ихтэй тул байх үү? Тулч явах уу? Тулбаг. Янзын сайн татчих байна. Чи ядрахгүй гэж шүү. Өмнөх ихтэй яагаад тэгж амир яасан юм бол зөөлөн байсан бол бүр гайхаад байна. Энэ бол нэг хүчтэй жижиг гэхэд яг ихтэй загасны өөрийнх нь нэг амьдрдаг орчин аягүй чухал юм санагддаг л да. Бас загас залхуу биш загас гэж байх л байлгүй дээ тийм ээ. Тэгээ дээрэс нь нэг амрууд игээ ихэн орсон байх бас их чухал. Тэр энэ хараа энэ амар өнгөрөө өгдөхгүй. За зэвгийн үед зэвэг байна. Энэ бол нэг том биш юм байна. Гэхдээ бас үзээ байна. Үзээ байна шүү. Ай тэр хараа. Үзээ байна шүү. Бас хөөрхөн. Юу жижиг байх вэ?
За одоо ингэ явуулчих юу. Загас буцааж тавихад их учиргүй. Одоо жишээлбэл юумэр ингээд нааш цаашаа хөдөлгөөн оруулах хэрэгтэй. Тэгээд загсыгаа өөрөө ингээс цэвэрлээд өгөх хэрэгтэй. Өөрөө янз бүрийн юм дээр тгсэн бол тэр өөрөө аяндаа ингэ яваад байгаа биз. No problem. Орсон шүү. Яа. Ой нэ. Ангарт. Намайг харуулж гинөө. Ийм том. Ихтэй ямар том юм бэ те? 60 см-ийн хэмжээтэй юм байна. Яг 60. За баяртай. Ой. За нэг иймэрхүү байдалтай ганц хоёр ленок персэн шигэ цагийг өнгөрөөж байтал хардаа юугээч тул дорооно нэсгэд үдсэн чинь нэг газар тул хөвтчихлээ. Тэгээ бүр баярлаад би чинь за одоо энэ тулыг яаж барих уу? Яаж одоо бичлэгтээ оруулах уу? Бичлэгтээ оруулах юм бол яг гоё бичлэг боллоо гэж бодоод л хаана байгаа байрлалыг мэдгээд өөрөө гүүгээд очичихлаа. Тэгээд ингээ хараад жоохон дорооно төхүүлээд хартал голын арайг үнсгийн хэсэг рүү өөрөө яваад орчихсон. Тэгээ энийг хөдөлгөж учраас за өөр газар руу нисгээд үзье гэж бодоод өөр газар руу нисгэж үзвээ. Тэгсэн чинь юу болсон гэж санана. Энэ газраас 100 юм уу 200 м-ийн дээр дахиад нэг тул тэнд харагдаж байгаа биз. Би энэ тулыг харцаад одоо тэр баярлна. Тэр аавыг дуудаад наашир тул байна. Гэт тэгээд бид хоёр бол ерөнхийдөө амьд жаргахаа урдуур нь гүйлгээд үзвэл баригдах юм болов уу гэж бодоод бэлтгэлийгээ байжсэн чинь хараа дээрээс дахиад нэг тул. Хоёр тул байгаа байхгүй юу? Тэгээд би энэ хадны дээр байгаа тулыг хөдөлчлөө гэж бодоод энийгээ татаад гарсан чинь яг үндэ одоо ингээд буцаага харахаар хоёр тул байсан бэлээ. Тэгээ энэ бүр гэрэлүү нилээн төвчөрсөн. Юу хийж явжсэн мэдэхгүй. Тэгээ зүгээр ингээ харахад одоо юу гэмээр юм. Бит хоёр дээрээс тэгж харагдаж байна. Нэг хүний мөр, нэг хүний одоо хоёр хөлний хоорондох зай 50 см байлаа гэж бодоход энэ тул бол ойлгомжтой 1 м-ийн хэмжээтэй тул байсан байж таарж байгаа. Тэгээд энэний дараа юу болсон гэж бодож байна. Амар юм болсон. Одоо бичлэгээ үргэлжлүүлээд үзцгээе. Тэгээл нэг нь бол ингээ яваалс. Явчлаа штэ яанаийнэ гэж бодоод байжсэн чи яг үндэ сайн хэлсэнчлэн би андуурсан байсан. Хадны дээр маань нэг тул байсаар л байсан. Тэгээ энэ бол хамгийн шилдэг оролдлого. Шидлээ. Урд нь 3-4 м-ээр буусан жарахаа хөвж байгаа. Тул яагаач вэ? Тэр зүгээр л байж л байсан. Тэгээ бүр яваад өгсөн. Тэгэл би тул барьсан бичлэг хийж чадаагүй юм да. Гэтэ ах вэ? За тэгээ яг үндэ тул загас барьж чадсангүй надад тул загасны барааг л харлаа. Тэг сэтгэлээр унжина. За яг хөхтэй тул загас бариа үтс би танарт тул загас харуулахыг харуулж чадлаа. Барьж өөрийнхөө гар дээрээ ингээ тавьж харуулж чадсангүй. Гэтэ ах вэ тэгт. Одоо тэгээд барьснараа хоёр шиг зэвэг загас харуулад тул загасыг бол харуулж чадлаа. Баярлаа. Би дараагийнхын дугаар заавал том сурхай том тул барьнысын зорилготой мөрөөдөлтөй байгаа. Та бүхэн лайк дараад, subscribe дараад, Moba TV-гээд дэмжиж өгөөрэй. Яг гэхдээ би загсны бичлэг гэхээс илүү бас өөр бичлэгнүүд хийх учраас тэр юм үзээрэй.
Тэгэд үзэхгүйсэн ч болно л та өндөртэйгээ л үзсэн. Гэхдээ яг хаа үзэхгүйсэн чинь лайк тарчаарай. За нэг тиймэрхүү. Одоо тэгээ босоод харида. Муба ТV байла. Bye.